За энэ удаагийн контент маань нэлээд сонирхолтой болох байхаа. Юу гэхээр загасчлахгүй. Та санаж байгаа бол нөгөө дөлгөөнтэй битээр тэрэлж өвөл нэг контент хийсэн. Гэсэн цаатар чи намайг дуудаад үгийн ууран дээр өрөөд ирээч гэд. Тэгээ дөлгөө маань одоо нэг гадагшин явж юм нэг Iron Man гэдэг тэмцээнд орох гэж байгаа юм. Тэр нь болохоор нөгөө сэлээл гүүгээл дугуйнаал ингэ явдаг. Тэгээ тэрний бэлтгэлдээ гарцсан гэдэг. Ойрд нөгөө нэг сошиалороо цаатчин уул хадарал алхаадсан. Тэрнийхээ бэлтгэлийг хийгээд яваадсан юм л да. Тэгээ энэ дээр ирэнгуутаа энд бол сэлтийнхээ бэлтгэлийг хийж байгаа нэ. Тэгээд өөртөө зорилго тавьж. Тэр нь юу гэж манайха өвгийн нуурыг хөндлөн сэлнэ гинэ. Би сая наашаа эрэхтэй гэдэг хажуутаас нь харлаа. Надад л төсөөлөгдөг юм. За ямар ч тач хэдүүлээ орж уулзцгаая. За сайн байцгаана уу? За. Юу байцгаана сайн байна уу? Сайн бирлээ. За сайн уу? За сайн уу? Яг хоолн дээр л ирж байна да. Яа тийм бай. За. Сонан. За урилгын ямар ч аваад хүрээд ирсэн. За баярлалаа. Яан гэсэн бэ? Ямар зоригтой гэдсэн бэ? Одоо энэ үгийн нуурыг нэг 10 хэдэн жилийн өмнө тойрж гүйжсэн. 10 жилийн өмнө. Ойролцоогоор нэг 21 км, 22 км л гүйсэн санагдаж байна. Тэгээ нэг 2 цаг орчим л гүйсэн. Тэгээд тухайн үед нэг нэвт сэлий гэж бодож ирсэн. Тэгээд тухайн үед чинь би 100 м-ч 50 м-ч сэлж чаддгүйсэн. 25 м сэлээл амсгаадаа л өгчих гээд байдаг байсан. Тэгээд одоо харин энэ нэг эргээс нөгөө эрг рүү яг тэр дундуур нь ингэж сэлт юм уу гэсэн тийм л төлөвлөгөөтэй шүү дээ. Би сая ирж байхдаа хажуутлаас нэг харлаа л та. За бас төсөөлөгдөхгүй л байна. Энд чи тэгээд одоо хэдэн километр хэр орчим хугацаа шаарддаг юм бэ? За нэг би Google Map-аар хэмжихэд нэг 3.6 орчим километр байлээ. За миний тооцсноор бол нэг арай 2 цаг хүрэхгүй болов уу гэж бодож байна. Тасралтгүй 2 цаг. Хэр хурдан сэлхээ. Тэгээд бэлтгэлээ сайн бодож чадсан уу? Яг одоо наадмаас хойш нэг 7 хоногт нэг 2 сэлээл шүү дээ. Тий. Гайгүй баха. Тийм үү. За ямар ч гэсэн тэгээд хэдүүлээ үзье дээ. Биш бол төсөөлөгдөхгүй мэдгүй л. Энд зориод ирсэн юм чинь тэгээд нэг оролдоо чадахгүй бол дахиад нэг оролдоо тэгэл чадахгүй болоод байх. Гэхдээ ерөөсөө чадахгүй байна гэж бодохгүй тэгэл хоснаа л гэж хэлсэн шүү дээ. За тэгвэл хэдүүлээ авранга дэлгүүнийхээ тавьсан зорилгыг биелүүлэхийн төлөө хичээцгээе. За тэр энэ удаагийн контент нь маань өгийн шиг ресортынхан маань тусалж байгаа. Манай нөгөө дүү Бат Эрдэнэ маань бас санал болгосон. Тэгээ бид өгийн шиг ресортод хамтарч ажиллаж байгаа. Тэгээ энэ өгийн ууран дээр чинь бид тэмцээн гэж ирээл. Энэ ч тойрол машинтай давхиад байдаг болохоос ерөнхийдөө ингээд амралтын байдалтай бас ирж үзсэн. Тэгээд амарч үзлээ үнэхээр гоё ресорт байна. Тэгээ ямар ч энэ ресортыг биднэрт ингээд хамтраад ажиллаж байгаа учраас бас ингээд дурдахгүй байж болохгүй. Энэ чинь бизнесийн байгууллага. За миний мэдх зав бол энэ. Бид чинь нөгөө нэг загас нуур руу гарахтаа дандаа зав дөрөслөө гарчдаг байхгүй. Тэгээд тамираатай. За сайн уу тамираа. За ажил сайн уу? За. Нөгөө нэг түрүү эртээ нөгөө загасчлахад ирж байхдаа танилцаараа нөгөө ярьж сэлнэ гэдээ ярьжсэн. Тамира. Тэгээд нуур чи ер нь өргөн ер нь барьж байгаа хит юм бэ километр. Яг хаанаасаа сэлэх юм. Энэ эргээсээ хоошо тэр хойд эрэг хүртэл 4.5 км байгаа. Тэр мэрэгэн шанаанаас яг урд мэрэгэн шанаа хүртэл бол 3.5 км байгаа. Тийм. Тийм. Төлөвлөж байгаа нь тэр үү? Хамгийн ойрхоноор нь л хүмүүс сэлдэг газар нь тэр 3.5 км сэлдэг. хэдэн хүн сэлж ирсэн. Ер нь 4 хүн сэлж ирсэн. Тэгээд яг хоо бэлтгэл юугаа сайн базаасан бол гайхалтай. Тэгээ бас эрсдлүүд бас байгаа шүү дээ, тэ. Ширмэс татах юм чи 2 жилийн өмнө бас нэг хүн өнгөрсөн шүү дээ сарамсалтайгаар. Тийм сэлж байгаа дөө. Тий, сэлж байгаа. Одоо тэгээд яг хойноос уршиж сэлж явах зүйл тасралтгүй сэлэх юм уу? Одоо тийх л төлөвлөгөө шүү дээ. Тасрахгүй л. Тэгээд бэлтгэлээ сайн. Миний мэдх зав бол энэ байна. Мэдх нь хажууд чи явна. За
Өөр бусад зүйлийг одоо мэдэхгүй байна. Яа гэм болоо. Маргааш их хайтайхан нар мартай дулаахан тогтун өдөр байсан да. Маргааш агсан шүү дээ. Гэхдээ юу байхгүй маргааш өнөөдөр хүлээлээ гэхэд маргааш дахих боломж байхгүй болчихдог. Тэгэхээр өнөөдөр оролдоод өнөөдөр чадахгүй бол маргааш дахих гэдэг. Одоо сэлнэ гинэ. Нэг дайраад үзье гэж шиг. Тэгээд яг хуу жоохон сэтгэл санаа манаага бэлдээд тах шиг нэг саад болохгүй гэлээч гэдэг. Одоо жоохон тэр халаалт малаалт гэх сунгуулт хийгээд өөрөө өөртөө л тэмцээд тах шиг байна да. Аль болох садаа болохгүй гэл бод. Та тэгж жоохон байж байгаа болцсон. За одоо нэг өвийн нуурынхаа мэрэгэн шанаа руу явж байна. Мэрэгэн шанаас хойд мэрэгэн шанаас урд мэрэгэн шанаа хүртэл хойноос оршоос илх юм байна. За ерөнхийдөө зорилттой зэг дээр ирлээ. Энэ жил энэ ус ихтэй байгаа юм шиг байна шүү. Мэрэгэн шанаа чинь нэлээ богино баг шиг байна. Энд загасчаад нэлээ их байдаг. Тэгээ ерөнхийдөө мэрэгэн шанаан дээр ирсэн байна. За одоо хувцснараас олоод эхлэх юм шиг байна. Тэгээд завтаа дагаад миний хийх өрөг зүгээр л хараал явж явах юм шиг байна да. Өөр тусалж чадахгүй. Одоо ч бас нэг намар болцсон. Хүүтэн болохоор зориултын хувц өмсчих шиг байна. Энэ нь болохоор яг нэг биеийн дулааныг бас хадгалах үүрэгтэй баха. Шүрмэс таталтын тэрээс сэргийлж явах шиг байна. За одоо нэг нь тэгэл дайрхан дээ тий. Үзэн дээ. Орлого номер. Орлого номер 1 юу болох нь харъя. За тэгээд амжилт. За. Үзүүлээд өгөөрэй. Хичээгээрэй. Явж ийсэн. Тэглээ явъя. За. Тэгээд аль хүртэл явах нь гарч чадвал тэгээ гараа. Жохон зөрчиж магтгүй ерөөсөө нөгөө дундаа бас нэг чиглэлээ харж явахгүй бол одоо тэр бор байшин гэдэг бол нэг 3.1 Google дээр харахад 3.6 тал байлаа. Тий. Тэгэхээр бол нэг үзье да. За тэгэхээр одоо за яг нөгөө нэг яг нөгөө нэг ийм юм хийх чинь гэхээр нь бас дэмжээ тгийм игээд хэлсэн. Тэгээ яг цагаад тулаа ихлэхээр бас надад ч айс төрж шал дэми юм лүч хүчилсэн үү тийм болцсон уу. За тэгээд амжилттай байх болтугай. За ер нь ингэдэм юм байна. Энэ том усанд орчхоор
зүг чигээ алдчих юм шиг. Ерөнхийдөө эхэндээ гараанс гараад нэлийн явлаа. Тэгээд дандаа ингээд тойрог хөдөлгөөн хийгээд нэг газараа тойрох хандлагатай болоод тэгэхээр бид хэд нөгөө анхандаа болохоор нөгөө садаа болохгүйгээд нэлийн холоос дагъя гэсэн тэгээд нөгөө ихэнх замаа тойроод байгаа учраас заваараа хашиж ерөнхийдөө зүг чиг баримжаа өгөхгүй бол болтгүй байна л да. Холоос даавлаад явж болохгүй тойрог хөдөлгөөн хийгээд идэв юм байна. Тэрний баруун яваад байна шүү. Жоохон наашаа. Застава параллель. Завны харалтаа чиг. Шүү наашаа. За одоо бол баг ер нь талдаа орсон байгаа. Тэгээд нөгөө заваараа зүүн талд нь хашаа тэгээд завлуугаа жоохон ойртох гээд их нугад өөрөө хараад тэгээд баруун талуугаа шахаад тэгээд яваад. Тэгж ингэж ашиж явахгүй бол тэгтээ эхэндээ бол бид нэг жоохон цаг алдчих шиг боллоо. Нилээ тойрог зам их явчих. Одоо яг гоё чигээр явчих. За одоо хүмүүсээс сэтгэлдлийг асууя да. Юу гэж бодож чинь яаж ямар ч юм шиг юм. Яг эхлээд нөгөө нэг яг зүг чигээ ингээд ягаад ингээд тойроод тэгээ нэлээд хугацаа алдаа нэлээд ядарсан байх вэ гэж бодсон ч юу айгуу давгүй яг нэг жиг тууртаар яваад байна. Тэгээд харахад бол айгуу гоё амьсгаа зөв аваад яваад болохоор сайрал гайгүй, салхиас гайгүй байна. Тэгэхээр юу нэрэл анх нөгөө хөдлөлтөө яана гэж бодсныгоо бодос арай итгэл нэмэгдэж шүү дээ. Хараад байхаар төгшөөртэй. Тэгснээс харахгүй байсан. Өөр тийш хараад өөр юм мараад явчихсан хамаг дээр. Миний хувьд л. Одоо нэг километр орчим үлдэж байгаа болоо баримжаагаар. Тэгээд ер нь жоохон салхи гарсан, жоохон салхитай, хүүтэн салхитай, давлгаа жоохон нэмэгдсэн. Тэгээ нэр хайхтар салхилчихгүй бол болчихлоо гэж надад байдаг. Бодлоо давлгаа жоохон гайгүй болох хэрэгтэй байна. Нэг километр орчим л үлдсэн баг одоо. Нэлийн төгчлөө. Тэгээд нэг жоохон хүүтэн салхи километр 500-аас ерөнхийдөө жоохон салхилаад давлгаа жоохон ихсчээ. Тэгээ салхи жоохон гайгүй болоосаа, давлгаа гайгүй байгаасаа гэж бодож байна. За өөртөө нь ярьсан ямар тач ядралт бага байна гэс гайгүй байна л гэж юм. Тэгээд хэр байгаа юм бүү мэд. Ус уух уу гэсэн чинь хэрэггүй гэж байна. Баг зэргийн бороо туслаад эхэлж байна. За одоо ер нь 500 орчим метр үлдэж ашиг байна. Тэгээ давлгаа бол нэлээ нэмэгдсэн. Дөрөв зүүн талаас салхитай байсан бол зүүн урдаас салхитай байсан бол одоо яг чанх бараг урдаас салхилаад. Тэгээ давлгаа нэлээ нэмэгдсэн болохоор амлуу нус ороод байна гэж ашиг байна.
За ер нь баг ирлээ дээ. Гарлаа. Дайлаагаад байна уу? Зүгээр. Одоо гарлаа шүү дээ. Одоо гарлаа. Одоо шилээ авчих яа. Баг гарлаа шүү дээ. За ингээд ерөнхийдөө цаг хэд болж байна? Цаг 30 явж байна үү те? За ер нь цаг 30 минутанд л гарлаа да. За ямар ч гэсэн. 50 м. Шилээ авчвал яасан? Ястай. За ингээд хүн гээд тэгээ зорьсон юмд зүтгээд ингээд хүрчдэг юм байна. Янзтай. Явж өгөхгүй, зам явж өгөхгүй бас төвхтэй л шүү дээ. Яа, стон. Тойрсоор агаад 4.1 км яасан байна. Юм уу? Түр яж байгаа энэ завтар. Би нэг юм бодоод. Тойрог үчхүү. Яах. Бодвол. Гайгүй. Яах. Хөл гайгүй. 21 км штэ. Тэмцээн ч уулаас тийм штэ. 4 км сэлээд 180 км дугуугаар яваад. Зүрхнийхэн цогцолтой хартай. Зүрхний цохол 140 тагаагүй. Улаан руугаа ороогүй нэрээсээ. Харин. Хандаа ногоон дээр 43. Шар дээр 46, улаан руу 8 секунд. Ос залглаад улаан руу орсон. Гэс нэг минут явчихгүй. Баялаа. Тэгээ би нэг бодоод. За эхэндээ жоохон тойрчлоо. Хан тэглээ. Нөгөө чиг баримжаа авахгүй. Тэгээ нөгөө зүүн рүүгээ амьсгаа авдаг болохоор буцаад орохдоо жоохон зүүн дайлисаар хагаад ингээд нилээд тойрчих шүүлээ шүү дээ. Тэгээ 4.1 явчихлаа. Уулын 3.5 6-тай л байсан шүү дээ. Тэгээ 4 км 160 м явсан байна. За уурчсан амжилттай дуусгалаа зорилттой хүрлээ. Тэглээ. Яс чанга. Марчээс ороод ирэг дээр гартлаа. Завинд нэг ч хөрсөнгөө. Завнаас ус авсангөө, тусламж авсангөө. Би орж исэн. Нэг захаас нэгэ зөвхөрлээ. Тэндээ яг цаг 30 минут сэлж байгаа шиг. Нөгөө тойрсныг стацуулаа. Тэр Супер байлаа. За амжилттай гоё дуусглаа. Тэг яах юм? энэ юугаа авч өмсчөөд буцаад та нарт үгүй явуулчих. Хэдэн километр өдөг нэ? За нэг өнгөрсөн 10 жилийн өмнө гүйж яхад нэг 20 хэдэн километр л байсан да. 22 километр байсан. За нөгөө хүн чинь бүр гүүн гинэ. Одоо бүр нөгөө сэлж одоо бас зоох. Завцасэл. За тэгээд бид энэ машинтай дагая. Бас саячин бол нөгөө нэг давлгаа ихсэл сэрүүхэн болоод тий бас шүрмс эднэр таччихгүй гэсэн амар айцтайсан. Одоо газар дээр бас нэг учиртай шүү дээ тий. Сүүлд чинь эн чинь бид нар чинь завин дээр байгаа бид чинь сүүлд таарлаа. Таарлаа амар бүтэн байна. Тэгээд супер байлаа. Эхлээд амар айгаад яана гэж бодчихлоо. Тэгээд ойртод ирсэн чинь огшиж штэ. Бараг өмнөөс нь огшоод баярлаад. Тэгээд эрэхтэр гарт тэгэл хамаагүй огшиж баярлаж өгөхгүй гэж хараад байлаа.
Одоо бол хүүх яах вэ тэгээд. Ингээ буугалт. Гэтэ 21 км бас л чанга шүү дээ тий. Яг тэгтээ ядруулж зогсон. Хүн живэн мэвэн гэж байх биш. Хамгийн гол нь зүрхний цогцолт нь нөгөө еврогоо арга байна л да тий. 140-60-аас дээш улаан руугаа арга болохоор даг байх гэж байна. За гүйлт эхэллээ. За амжилт. Удахгүй хүлээжээ. Ямар мундаг юм одоо тамирчин байвал одоо нэг юм ярихгүйсэн тий. Тэгтэл чи одоо эдийн засагч төлгөөн гэдэг тэгээд 4 км сэлчээд 21 уу 2 км. Энэ 23.5 гарч байна. Тэгээ гүүчээд ирээд 2358. ямар ч амар. За. Зорьсондоо өөрөө дамжилт. Баяр үргээ. Баярлалаа. За. Стоо мундаг. Дэмжлэггүйгээр явахааргүй байлаа шүү. Ой. За тэгээ сэтгэл Богоо штэ. Одоо тэгээд нэг зүйл сайн мэдгэж байгаа. Нөгөө тэмцээндээ бэлтгэл бол их жол байна. Тий, сая бол 23-4 км-ийг бол 3 цаг илүү гүйж байна. Энэ ч марыг бүтэн маратон, фул маратон 42 гүөх хугацаанд тарьж гүйж байна л да. Гэхдээ нөгөө хамгийн хэцүү нь зүүн тал бол нуурын баруун тал юм шүү. Баруун тал бол тэр чигээр ус. Энэ жил амар устай. Тэгээд ингээд амар урт зүгээр устуулахаас өөр арга байхгүй. Хоёр гол нь нэг иймэрхүү гүнтэй тэгээд жоохон шигдээд айгуу удаан л юм лээ. Тэгэхээр тэнд бол нэг эхний 7-8 км 9 км бол нэлээ удаан явсан. Тэгээд хамгийн хэцүү нь бас шумуул байлаа. Дамжил нисчихгээ зүгээр гүйж яхад бол хоол боллоо. Буян боллоо. Одоо тэгээд амрыг та тий. Одоо сайхан амрыг. Одоо өөр байхгүй байгаа шүү дээ. Одоо харанхуй болчих юм чинь. Чамаг чи 10 км машин чигчий болов уу гэдэг. За ярьж. За кемлэг үү? Одоо сайхан хоолоо идэ да. Тэгээ. Одоо сайхан. За. Хүмүүс барь. Шумууд. За баяртай. Явуулсан зорьсондоо өрлөө. За амжилт.